Сайн байна уу даасан өгчтөө. Эрдэнэ дотоос мэдчилж байна. За, Манбагш таш тахтай маань удаа Эрдэнэ дотод дарцын сургалт явуулж байна. За, Эрдэнэ дотод маань дарцын тамирчид, сонирхогчд маань их олон болж байна. Тийм учраас клубуд маань шинээр их байгуулагдж байна. Одоохондоо бол хоёр үйл ажиллагаа хийж байгаа клубуд байна. Тэр нь Хуримт дарц клуб, нөгөөх нь Ивэлдэ шинээр дарц клуб нэгдсэн байна. За, тамирчдын тоо өсөх хэрээр клубүүдийн тоо бас нэмэгдүүлэх зүгээр. Яг бол нэг клубуд илүү олон ажиллах мэл яг тухайн клубын байр багтаамнаас хамаарат янз болох байх. Тиймээс ерөнхийдөө тамирчдын тоо ихсэх тусамд клубуд олон байгууллагад хоорондоо өрсөлдөөд тэгвэл тамирчдын нөгөө чансаа чадвар нь улам сайжирна гэж миний боддог. За тэгээд одоогийн лайв энэ удаагийн хичээлийг би Хуримт дарц клубын байран дээрээс явуулж байна. За та бүхэндээ өнөөдрийн хичээл зөвлөгөөгөөр одоо дарцын сургалтанд одоо ирэхэд хамрагддаг хүмүүсийн одоо ихэнх хүмүүсийн дээр гаргадаг төгөөмөл алдаануудыг би та бүхэнд нэг программаар тайлбарлах гэж үзлээ. Тэрийг одоо та бүхэнд танилцуулъя. За, энэ төгөөмөл одоо алдаа дутагдах юм уу? Одоо энэ юу техник маань хараалах үед одоо ингээд хараалах үед татгад хараалахаас яаж хараалахаас шалтгаалan энэ тохоо дээш хөдлөөд идэв. Тэрийг л тайлбарлаж харууллаа. За бүгдээ нэг хичээлээ бичлэгээ үзье. За энэ дээдлийн цэнхрээр яасан хэсэг маань болохоор бидний ядгаар нөгөө нүдний түвшинд хараалах буюу адилхан нүдний түвшинд хараална. Тэгээд хонсны 90 градус дунджаар 90 градус нугалж хараалах үед тоо баг хөдлөн. За энийг бүгдээ харъя. За энд бүгдээ тав харж байгаа ногооноор энэ ногоон тойр дотор тохоо төлжөөл юм л алдаа баг гарна, тоожох баг гарна. За энэ ногоон бүр татгад төлжөөр хөдлөмөл энэ бороо зүг шүү. За одоо бүгд энэ татлан дээр тохоо ер нь бол аль болох хөдлөхгүй байх хэрэгтэй. За бичлэгээ харъя. За татлаа. За энэ ягаан нь бол хойшид татж байгаа, сумыг татж байгаа үйлдэлийг харуулж байгаа. Татлаа түлхлээ. За тохоо маань энд бол энэ дотроо л хөдөлж байна. Гэтэл энэ аль болох хөдлөхгүй байх хэрэгтэй шүү. Татад хөдлөхгүй байх хэрэгтэй. За энэ доотлыг харъя бүгдээрээ. За энэ яав вэ? Энэ яадаг вэ гэвэл одоо шинээр сууж байгаа хүмүүс ер нь голцоо ингээд дарцын юу одоо тий тоогоо нүдэн түвшинд байсан ч гэсэн нүдэн түвшинд энэ хараалж байгаа ч гэсэн тохоо гэж тэнийж хараалгаад үүсэх одоо процессыг харуулъя. За ингэхэд бол тохоо доош суугаад идэг. Тохоо энд байлэхэд доош ингэ суугаад идэг. Доош хөдөлж байгаа ч тохоо ингэ доош хөдөлж байгаа. За энэ бол хөлбөмбөг татчих чадсан бол ингэж татчих болно шүү. Татчих болно. Тэгтээ яг нүдэн төвшөнд барайл ингэ татна гэсэн. За үдийн бичлэгийг харъя. За энэ улбашаар бол энэ ногоон бол тохооны хөдөлгөөн. За үдээ харъя. За яаж вэ? Тохоо яаж вэ? Татгад доош хөдлөөд байгаа байхгүй юу? За ингэж битгий шидээрээ л гэж хэлж байгаа байхгүй юу? За дараагийн хөдөлгөөн яаж хөдөлж байна? Харъя. За бүр хаашаа суугаад байгаа. Ингэж бол бүүл шидэхгүй тохоо хөдлөн. За таталт манайхаа хаашаа их татчих чинь. За энэ бол хамаагүй. Татгад тохоо хөдлөхгүй л байл болоо. За дахиад бүгд бичлэгийг харъя. За дээлэн тохоо хөдлөхгүй байна. Тэнд ногоон тохооны хөдлөлт хийхгүй байна. За доотлохыг харъя.
гараад дэлгэж хараалах тохиол яаж доош хөдлөд байна. Ингэж битгий шийдэл гэж та бүхнээс одоо хэлээ та бүхэнд өсөе. За юу нь бол анх бэлтгэл хийж сурахтаа энийг хөдлөхгүй тат сурах хэрэгтэй. Тухайн хөдөлгөөрөө л нөгөө дээш доош тоочны дээш доош зогтод идэх гэхгүй. За явагдаж дуслаа. За ингээд дараагийн хичээл зөвлөгөөгөр уулзлаа. Түр баяртай.